Барилгын салбарын шилдэг аж ахуй нэгж Нутгийн буян групп үзүүлж байна. Монгол улс төдийгүй дэлхийн эдийн засагт өрдөм тохиолдож байгаагүй том шалгуур, том саад учирсан нь цар тахлаас үүдэлтэй хүндрэл юм. Энэхүү хүндрэл бэрхшээлийн 2020 оноос 2022 онуудад манай Нутгийн буян групп бүтээн байгуулалтын төслүүдэд тасралтгүй хэвийн үргэлжлүүлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдынхаа доктортой ажлын байрыг хадгалж, шинээр ажлын байр бий болгон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн цаг хугацаа байлаа. Манай компани нь гадаад худалдааны чиглэлээр бүгд найрамдах хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улсаас уул уурхайн хүнд машин механизмыг импортлон хэрэглэгчдэд нээдүүлэх, тэдгээрийн баталгаатай сэлбийн худалдаа засвар үйлчилгээ, бүгд найрамдах Солонгос улсын дэвшилт технологиор үйлдвэрлэгдсэн бүх төрлийн автомашин, техникийн тус тусалгооны MB Oil брендийг бий болгон худалдаалж байна. Нутгийн буян групп нь өөрсдийн барьж буй орон сууцнуудынхаа уртгийг бууруулах, чанарыг сайжруулах үүднээс барилгын үндсэн материалын үйлдвэрлэлийн чиглэлээр Сан Ремикон компани бетон зургийн үйлдвэрийг бүгд найрамдах Солонгос улсын сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон нэг цагт 150 м3 M100-аас M500 маркийн бетон зурмаг үйлдвэрлэх хүчин чадал 45 инженер техникийн ажилтнтайгаар 2020 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус бетон зургийн үйлдвэр нь группийн хэрэгжүүлж буй барилгын төслүүдийг бетон зургаар тасралтгүй хангахын зэрэгцээ бусад барилгын компаниудад чанар стандарт хангасан бетон зурмаг нийлүүлэн ажиллаж байна. Мөн хайрхан конкрет компани нь нэг цагт 90 м3 бүтээгдэхүүнийг гаргах хүчин чадалтай. Явуулын бетон зургийн үйлдвэрээр 25 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 2020 онд 100 баян 5 толгой чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын төсөл 2021 оноос Монголын төмөр замын захиалгаар хэрэгжүүлж буй гашуун сухад 5 толгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд бетон зургийн үйлдвэрийг тухайн төслийн газар дээр нь очиж байршин хийж стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэн ажиллаж байгаа юм. Санхүүгийн салбарт Нутгийн буян групп нь 2009 оноос хөтөлд номгон банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулж хэрэглэгч худалдан авагчдаа санхүүгийн үйлчилгээ үзүүлж үйлчлүүлэгчтэй баггүйтэй урт хугацааны лизингийн үйлчилгээг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр манай компани Монгол улсын томоохон бүтээн байгуулалтын ажил болох 100 баян 5 толгой чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд 2021 онд 7.7 км урт төмөр замын доод бүтцийн ажил 12 ширхэг төмөр бетон хоолон ажлын хамт хийж дуусган хүлээлгэн өгсөн юм. Мөн ондоо Эрдэнэтийн дулааны цэглэгээ станцын үнсэн сан номер 1-ийн үнсийг хоослох ажлыг төсвийн санхүүжилтэйгээр хийж гүйцэтгэн дуусгаж, далан барих ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болоод байна. Барилгын чанарын гол үндсэн шалгууруудын нэг нь цонх байдаг үлээ. Манай компани нь өөрийн хэрэгжүүлж буй төслүүдэд хэрэглэх дотоодын цонх үйлдвэрлэлийн салбарт өөрсдийн брендийг тогтоохоор MB Window вакуум болон металл цонх хаалганы үйлдвэрийг 2022 оны 5 дугаар сард мэргэжлийн 25 ажилтнтайгаар олон улсад ашиглагддаг Parker брендийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, дэлхийд дахинд чанараар хэдийнэ танилцуулсан Герман улсын Века брендийн материалаар импортыг орлох, олон улсын чанар стандартад нийцүүлэн вакуум цонхыг үйлдвэрлэн 10,000 м квадрат бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлээд байна. Манай компани барилга угсралтын дараах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд Нутгийн буян групп нь хан үйлдвэрийн 4-р хороо ардчдын амд барилах 645 айлын Happy Residence хотгоны бүтээн байгуулалтаа 2019 онд хэрэгжүүлж эхлээд 2021 оны 3, 7, 2022 оны 3 дугаар саруудад 2 дугаар ээлжийн 3 орон сууц буюу 258 айлын орон сууц, 363 автомашин дулаан гаражийн хамт амжилттай ашиглалтанд оруулаад байна. Энэхүү төслийн 3 дугаар ээлжийн бүтээн байгуулалт болох A4, A5, A6 дугаар блокууд болон 3 орон сууц, 250 айлын орон сууцыг 2023 оны 1-р улиралд ашиглалтанд оруулах бөгөөд 2023 оны 4-р улиралд уг төслийг бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалттай Монгол улсын инновацийн төвийн ластер төвийн бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр шалган 2020 оны 10 дугаар сард уг бүтээн байгуулалтын шавыг тавьж бүтээн байгуулалтаа эхлүүлэн каркас угсралтын ажлыг гүйцэтгээд байна. Энэхүү төсөл нь Баянзүрт дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 4.8 га талбайд баригдах 74300 м квадрат ашиглалтын талбай бүхий эрдэм шинжилгээний ажилчид зориулсан 5 сектор бүхий офисын барилга, хим физикийн лабораторийн барилга, спорт зохицолборын барилга, тань мэдхийн зохицолбор буюу палеонтологийн музей, тусгай зорилтын агуулгын зэрэг үндсэн 7 хэсэг барилга байгууламжаас бүрдэх Монгол улсын цаашдын нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэсгэх
үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь бидний хувьд бахархал юм аа. Нийслэлийн засаг даргын тамгын газар хот байгуулалт хөгжлийн газрын захиалгаар Баянгол дүүргийн 4-р хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон давхрын 1-ээс 6-р байрнуудын дахин төлөвлөлтийн гүйцэтгэгчээр манай компани шалгарч дам блок бүхий 200 алин орон сууц үйлчилгээний төвүүд бүхий цогцлбор барихаар төлөвлөгдөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг нураан газар чөлөөлтийг гэж барилгын каркас угсралтын ажил 20 орчим хувийг гүйцэтгэлтэй байна. Монгол хүүхэд залуучуудын чөлөөлөлт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан жилийн бүх улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой олон улсын эрүүл ахуйн аюулгүй байдлын стандартыг хангасан битүү байгууламж бүхий өдөрт 260 хүнд үйлчлэх хүчин чадалтай усан парк болон аялал жуулчлал, соёл амралтын зохицолбор төвийг Ангул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Монголд анх удаа бүтээн байгуулахаар төлөвлөн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэгийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд тэрэлжийн айс ав газарт гацуур, хайлаас, шинс, хуш, нарс зэрэг 28 мянган тонны мод тариалах ажлыг өөрийн компани зүгээс бүрэн санхүүжүүлэн хэрэгжүүлээд байна. Уг мод тариалтын ажил цаашид үргэлжлэх болно. Манай компани хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын чанар стандарт, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж бүтээсэн ажлуудыг өндөрөөр үндэж компани ерөнхий захирал Бат Орчход Монгол улсын гавьяад барилгачийн цол хүртээсэн төдий барилгууд байгуулалтын яам, барилга хөгжлийн төвөөс нутгийн буян группийг барилгын салбарын шилдэг аж ахуй нэгжээр тодруулан шагнасан юм. Шанарын дээдийг танд үндэсний шилдэг бүтээн байгуулагч нутгийн буян групп